Манай хотод аваа нохоо хижээ, муур хижээ. Янз янзаар үзлээ те. Нэг амтал очих гэдэг юм шиг. Тэгээ нэг түг хийсэн аваа нэг багтаа гэдэг зараа гэдэг олоод ингээд хэд орд хийжээсэй гэж. Аваа зараа гэж. Өөрөөр зараа тиймэр л багтаа хийж хийх байгаа гэж. Тэгээд заримдаа бид их зараа шиг айгүй хөөр мөртлөө ингээд гадуураа их өргөс гэж нуурчдаг. Хэр баг хэр халдаахгүй өөртөө тий. Тэгж байдаг шүү. Тэгээ номлыг гос биш шүү. Зөвхөн зараа гараад ирсэн. Бурхан жижиг зүйлсийг агуугаар буюу тэгээ томоор ашиглах гэсэн зэрэгтэй. Тэдгээр ярих гэсэн. Бид нар ч бол Даниэл номын 7 дугаар бүлэг явж байгаа тий. Тэгээд нэгдүгээр хэсгийг явцсан. Манай бишрэл хийсэн шүү дээ. Сайн байна гэдэг. Тавтар барилсан тий. Өөдөө сая солонгосоор явсан ч одоо гид Монголоор ирсэн. За, тухтаа сайхан болсон. За, окей. Тавтар барил. Тав харж байгаа баяртай бас тийм бишрэлтэй. Өөдөө дотор аягүй хайр байсан. Яа хайр үү? Сайн зараа шиг сонч төөрхөө тий. За. Танд одоо та том юм дуртай юу? Жижигхэн зүйлс дуртай юу? Жишээ нь та том байр дуртай юу? So жижигхэн байр дуртай юу? Та том болохыг хүсдэг үү? Жижигхэн болохыг хүсдэг үү? Та айхтар том машинтай болохыг хүсдэг үү? So жижигхэн машинтай болохыг хүсдэг үү? За энэ материал зүйлстэй юм ээ. Та ер нь том жижиг хоёрын таны ялгаа юу вэ? Таны бодол, таны философи юу вэ? Яг тийм ялгаа ихэд олон зүйл дээр юунаас гэдгээс хамаардаг тийм үү? Амьдрал ер нь шууд ингээд том зүйлээс бүрдэж байгаа бол үсэн жижиг зүйлсээс бүрддэг юм болоо. Зарим бидний аав ээжүүд их ярьдаг үстэй баг багтаа. Бид нар 2 талаас ингээд нийлэхдээ нэг чамдаатай нийсэн штэ гэх тийм. Энэ шиг тийм чамдааны авчаар нийсэн хүмүүс гараа барьчих. Манай за Сэлгэх шийдэх шиг яг чамдаатайгаар нийсэн. Тэгээд багасаар хэлсэн шүү дээ. Хүн ч гэсэн яг ингээд аюу ер нь амьдралын бүх зүйлс том зүйлс агуу зүйлс гадаа жижигээс ихсэн байдаг гэдэг талаар бид нар маш олон зүйлс юм байна тийм. Ер нь одоо манай залууч ч гэсэн нэгдүгээр ангиасаар хэлсэн шүү. Шууд 10 дугаар анги орсон байна. 12-аар ч тийм. Шууд нэгдүгээр курс руу орсон байх шүү дээ. Багаас бүх юм хэлдэг шүү дээ. Хэрвээ жижиг зүйлсийг бид нар үл тоох юм бол том зүйлс нуруу гэдэг талаар бид нар бас хэлнэ тийм. За жишээ нь түүхүүд бол зөндөө байна. Титаник гэдэг нэг алдартай хөгжим биш тийм. Хөлөг оос шүү дээ. Ана мэдж байгаа. Тийм. Титаник жижигхэн нэг мөсөн уулыг үл тоосноос болоод анхааруулгыг үл тоосноос болоод яадаг вэ? 1500 зорчигчтой Титаник хөлөг оос сүрсэн гэдэг. Тийм. Лондоноос Нью-Йорк руу явж исэн онгоц тийм. За өөр Чернобыль жижигхэн цөмийн реакторын асуудал үүсчлээ. Энийг янзлаач гэж яах инженерүүд нь хэлж байхад өдөртүүд нь тоогоогүй улмаас Чернобыль гэдэг атомын цэглээс Украинд гэдэг тийм. Тэр одоо зөвлөлт холбоот болсон тэр том одоо станц бол дэлбэрсэн гэдэг. Тэрнээс болоод Чернобыль хүн амьдрах аргагүй болсон гэдэг тийм. Төсөөлд цөмийн реактор дэлбэрээд хүмүүс нэг хайлж байлаа тийм. Тэгэхээр энэ чинь амьдарчсан айлтны хордлого авсан хүмүүс ямар айхтар ингэж зовж тийм нүдэн дээр нэгтүүд хайлж ясныг бас ингэ төсөөлөх амар тийм. Тэр жижигхэн зүйлийг үл тооход том зүйлс болох юм байна гэдэг нь учраас бид нарт харуулж. Өөр бид Монгол улсад танд чинь ямар жишээ вэ? Одоо тийм санаж байгаа жишээ юу вэ? Жижиг зүйлсийг үл таны амьдрал, хувийн амьдрал чинь байгаа мэдээж байгаа. Би тэрийг хичдэг байж байгаа нэг харамсдаг үе байдаг шүү дээ. Тэсэн бол гэхгүй юу? Цэцгээдээ суучдаг байж гэнэ. Арайч тийж одоо бол. Трой гэдэг нэг сайхан одоо түүх байдаг. Гэрэж одоо Трой морь гэж нэг авттай. Жижигхэн морийг үл тоосноос болоод Трой хот тэр чигээрээ гэрэж өрөөд эслэгдэж байгаа нэг түүх байдаг. Их бичлээ. Тэгвэл альва том юм жижиг зүйлсээс эхэлдэг юм байна гэдэг бид нар түүх сануулж байдаг. Бас Библиэд бас сануулж байгаа. Хаяа хөсгөл явж ирсэн. Хөсгөл Эрдэнэт хөсгөл булган Эрдэнэт тэгээд хөтөл гэсэн дөрвөн бэр орж дэмжиг үйлчлэгийг явуулсан. Бид нэр айхтар том төсөлжсэн. Айхтар том төсөл. Ихээс божигнол олон цоглоонтай гэж бодчихсон. Бороо төлөв шал үрсэн. Эсвэргээр жижигхэн зүйлсийг
та нарыг ерөөс анзаарахгүй явж байна. Тэгээд нэг жижиг охин байсан. Тэр охин өнөө маргашгүй өгөхөөс өгөхийн даваан дээр өглөө хүлээжсэн тийм охин байсан. Тэгээд бид нарын очсон шалтгаан бас дуудсан шалтгаан бас тэнд байсан юм байна. Тэгээд тэр охин очоод бид ингээд тавьсан зүрхний асуудалтай. Тэгээд багаас нь бас энэ ч бас жижигээс эхэлж байгаа асуудал. 3 настай зүрхний өвддөг байсан юм байна л да. Өдөөний айл. Тэгээд их хялц дээрээ хотод дээрээ үзүүлсэн чинь зүрхнийх нь хоёр том судсан солбай солигдсон. Уушмар гоо гэж цутгадаг ингээд аимшигтай тийм хүчин байна. Надад одоо хүүхдээ одоо анхаарал хандуулаад хаалаад оруулаа гэсэн чинь аав ээж юу ч хүүхдээ бицсэн жаа хүүхдийг хаалдаг юм байна тийм бид нар өөрсдөө мэдчихин гэдэг аваад ицсэн. Тэгээд 17 оноос хүрсэн одоо нөгөө аимшигтай одоо яаж штэ. Тэгээд өглөө хүлээж байгаа тэр хөргөө 17 настай байна. Аав ээж нь өмнө хийсэн жижигхэн зүйлийг үл тоосноос болж өнөөдөр асуудал томорцсон. Аав саяхан өгсөн гэж байна. Тэгээд ээж нь бол одоо тэр хийсэн зүйлдээ харамсаад ингээд сууж байгаа. Өөрөглөө өөртөө одоо цаг хугацаа гэрүүлж чадахгүй шүү дээ. Энэ жижигхэн зүйлдээ ингээд алдаа. Тэгээд бид нар тэдний охинд орчоод Библи өгөөд тэгээд гадбаг ярьдаг тийм одоо яхад нэг сонсоод Библи байгаа, магтанд байгаа. Тэгээд амьдрал үнэхээр хэцүү байгаа гэдэг ахнаар сайн ойлгож байна. Гэхдээ хэцүү цаг үед Есүс гэж нэг дуулаад үзээрэй. Тийм. Түүнд аврал Есүс гэдэг чинь аврагч гэсэн утгатай нэр юм байна. Та яг чиний зурчинд байнга өгдөг үед Есүсээ туслаарай гэж ганцхан уучхад л тийм. Есүс танд чамд болоо маш гайхамшигтай шинэ амьдрал өгнө шүү гэж бид нар хэлсэн байна. Тэгсэн нөгөө охин чи үйлж байна. Ээж нь шусны чи үйлж байна. Тэгээд магадгүй хүн болгон л тийч амьдрал ингээд төгсөж байна та гэдгийг ойлгож энэ амьдрал төгсөж байгаа боловч ирээдүйдээ агуу итгэл найдар би шүү гэдэг тэр мэдээг бид нар тэнж авсуулчихсан тэр газар тэгээд хаанаас өсгөл рүү очиж энэ мэдээг л бас түгээх байж тээ энэ хүн түгээх байж тээ гэсэн юм бодлоос орж ирсэн. Тэгээд өсгөл явах энэ баялын хугацаанд би одоо өвдөж үзээгүйгээр баах өвдлөө тэгээд магадгүй тэр хүмүүсийн өмнөөс өвдсөн ч байх гэж бас бохондоо талархан магтанд болж босч ирсэн л тээ. Тэгээд бурхан тэр охин болон тэр эмэгтэй ээжийг бол авралта багтаа болтгоо гэж хаавс залбиралтаа оруулаарай гэж хүсэж байна. Тэгмээс бидний хүрэх ёстой маш олон зүйлс байна. Сайн олон хүмүүс байна. Бид нар ерөөсө цааглах цаг хугацаа алга. Гизээ майжаад гэхдээ байх цаг хугацаа алга байна гэж. Усны авралын төлөө явах юм урам зориг биднэрт маш хэрэгтэй байна гэсэн. Тэгээд нэг сайн юм сонсож байгаа. Нэг их чинь ажилласан чинь хөсгөлийн нэг чинь ингээд шүтгүүлч ихч маань. Тэгээд түүгийн нэгээ сонссон чинь нэг мэрэгэн төрмөн хүнтэй хэлсэн гэдэг шүтгүүлээд харна. Эмдэг төш мэрэгэн төрмөн хүнтэй хэлсэн. Тэгээд яасан бэ гэсэн чинь тэр эмч хүн хэлсэн байна. Тэмээний шээсийг ингээд тусаарч хаар ингээд өвчл байх болчихдаг юм аа гэж маань хэлсэн. Тэнгүүт нөгөө их чинь заа тэмээс юу яаж шээсийг ингээд нэг тусаж хаваач юм. Ууцсан. Гэсэн чинь бүх шүтгүүд маш тавцсан. Тэгээд өвчлөөс нь тэр чигээрээ салгацсан юм шиг байна. Тэгээд ийм жижиг зүйлдээ бид нар айгүй хариуцлагатай хандвал бид нар ийм бүршигтэй ханаасаа эрүүлэндээ бүр мөнхийн амьдралаа ч гэсэн алдаж болохоор ийм аимшигтай зүйл бид нар тохиолдож байна. Бүгд хамтдаа энэ ишлэгийг хамтдаа уншицгаая. 3 Хайр бурхан мэрэгний хичээлийн тул ертөнцийн мөнхөн юмсыг сонгож хүчит юмсыг хичээлийн тул ертөнцийн мөнхөс юмсыг сонгож байна. Амен. Библиэд маш олон жижигхэн зүйлсүүдээр том зүйлсийг хөдөлгсөн тохиолдол байна. Гэвч Есүс өөр сургаал зүйлээр айлруу Тэнгэрийн хаанчлал болох хүн талбайдаа нусан тарьсан гिचийн үрийн өртөө төстэй байна. Энэ бусад бүх үрнээс жижигхэн боловч урахтаа урдлаас илүү томорч мод болон урддаг тул Тэнгэрийн шууд гэж өчрөдөө үүрээсдэг юм аа. Жижигхэн үр ургаад том болоод Тэнгэрийн шуудын үүр уурхаа болдог гэж байна. Бурхан ер нь яаж жижигхэн зүйлсийг агуугаар ашигладаг юм бэ? Өөрсдөө том гэж бодож байгаа зүйлсийг яаж ичээдэг юм бэ гэдэг талаар Библиэд маш олон тодорхой жишээнүүдийг өгсөн байж байна. Мэдээж нэгдүгээр бүтээлийн түүхийг бид нар харж байна тийм. Хүнийг бурхан яаж бүтээлээ? Юугаар бүтээлээ? Эхлээд номын 2-7 дээр хэлсэн шүү дээ. Бүгд хамтдаа уншъя. 3 Эзэн бурхан Моосеос түүнийг
Хүний ерөөсөө анхдагч материал нь тоос шороо байхгүй. Англиар dust гэж хэлж байгаа. Энэ бүр ингээд бүр жижигхэн нүдэнд үл үзэгдэх шороо гэхээр бид нэр шороо ингээд нийлүүлж байгаа нь тоолдог шүү дээ. Эсвэл тоос шороо бүжигдэх шүү дээ. Нүдэнд харагдахгүй боловч хамар мамарлаа ороод нүд мөдрөө ороод бид нэг яадаг. Яг ийм тоос шороо dust-аас бурхан хүнийг бий болсон. Та одоо би энэ ч сууж байгаа бид бүхэн бүгдээрээ л анхдагч материал нь юу гэж тоос. Энэ жижигхэн эд эсүүд хүртэл тоос шороноос бүтсэн байна. Тэгэхээр бид нар жижигхэн зүйлсийг хэрэг одоо үл оошоо гэдэг үгээрээ харж байна. Ийгээс харсан намын 14-ийн 16-нд бас нэг жишээ гарч байна. Чиний хувьд чи тайгаа өргөж гараа далаа дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хүүгүүд далааны нутгаар хөөрэ газраар нэвтрэнэ гэж Мосе эзэн бодчихсон. Бурхан Израиль тэр олон тэр сая хүмүүсийг аврахын тулд жижигхэн тайгийг ашигласан. Далаа дээгүүр тэр тайгаар тэр алхахад тэнгис хоёр багдаж олон хүмүүсийг тэргээр аврах юм арга замыг зааж. Жижигхэн тайг Мосегийн тайгаар. Ингээд улаан нэгсийг хуваасан төв бол жижигхэн таягнаас ус эхэлж байна, тийм. Ямар том тэнгис вэ? Тэрний хажууд энэ таяг ямар ч өчүүхэн жижигхэн зүйл байна. Чөмч номын 15-15 дээр бас нэг төв гарч байна. Та бүгдээ уншия 3 Самсан Самсон Израилийн шүүгч байсан. Тэр филистичүүд Израилийг зовоодог гэсэн учраас филистичүүдээс өшөөг авахын тулд яаж газраас жижигхэн илжигний яс олсон гэж тийм үү? Ирүүний яс. Тэрнгээр хідэн хүнийг алсан гэж. Сэлмээрч биш. Ладуугаар алах те өөр өөр машин ганаас биш те. Жижигхэн ирүүний яс. Энэ яг би еврей библиэлд унших юм бол дудрангийн яс гэж хэлдэг. Дудран гэхээр чи юу вэ? Илжигний улга шүү дээ тийм. Жижигхэн илжигний ясаар мянган хүнийг зохиж авч байгаа гэж байна. Самсон бидэж хүч чадал бурхаас өгсөн хүч чадал байсан гэдэг чи түүний ашигласан зэвсэг нь ердөө жижигхэн ирүүний яс байсан. Өргөжлүүлээд 1 Самуэль 17:49 дээр Давид ууданд гараа хийж нэг чулуу аван дүүгүүрээр дүүгүрдэн Филист хүний духыг онов. Чулуу духуун зоогтоход тэр нүүрээрээ газар шаан онваа гэж. Израильчуудыг зовоожсон Филистийн айн ялангуяа дүүэл дуудсан Голиат хэмээх бараг 2 м 50 орчим сантиметр өнөртэй. Тийм хүн зүгээр жижигхэн чулуунд жижигхэн Давид гэдэг хүүхэд. Жижигхэн чулуунд оногдоод тэгээд Израильчууд яаж Филистчүүдийг бүр хяа зогтөг шүү дээ. Жижигхэн зүйлийг Филист хүн тэр Голиат нөхөр бол инээж харж тийм ийж аваас энэ хүүхдийг хараад чи гартаа юу барьсан бэ? Чулуу барьсан биш үү? Чи ямар намаа нохоо гэж бодоо юу гэл тийм. Комик тааж гэсэн да. Тэгэл хөө зайны болсон тийм. Мика 5:2 дээр бас л жижигхэн зүйлийн талаар ярьж байна. Хэдийгээр чи Юдагийн бүрийн дунд өчүүхэн авч миний төлөө Израиль захирахыг чамаас гаргаваа. Энэ ертөнөөс игээр мөнхөөс үлдээ. Оршин ертөнцийг аврагч бурхан эзэн. Оршин ертөнцийг бүтээгч эзэн тэ өөртөө Иерусалим ч юм уу тэ ингээ гайхамшиг том хотууд биш. Харин Бэтлехэм талхчны гэр гэдэг жижигхэн хотод төрхөөр зөвлөгдсөн байна. Тэ Бэтлехэм чи өөрөө жижигхэн гэж өчүүхэн гэж бити бодоо. Чамаас оршин ертөнцийг аврагч эзэн бурхан төрнө гэж хэлсэн. Матанами 14-ийн 17 дээр бас нэг л төв гарч байна. Тэд түнд бидэнд ердөө 5 далах 2хан загас байна гэсэн. Бицхан хүүхэд төвд байсан өдрийн хоолнд ерөөсөө 5 далах 2 загас. Бид нар талах гэж бодгоод нэг юм атар бүргийн талахыг төсөөлдөгтэй. Монголчууд ягаад ч атар талах төсөөлж байгаа шүү дээ. Талах гингүүт. Өөр төрлийн талах төсөөлж байгаа юм байна. Тэ? Энэ бол талах юм аа тэ. Парисын багети гэж байна. Гэтэл Израильчууд бол нэг талах юм нэг юм хайсан гамбар. Тэр хавтгай гамбар. Өдрийн хоолтой идэхээр нэг ээж нэг бэлгэс нэг 5 юм шиг гамбар. Тэгээд нэг 2 загас. Загас гэдэг хөөргөж жижиггээ зайлал. Жохон хүүхд эдэл цавчхаар нэг хоол байсан байгаа байхгүй. Ийм өчүүхэн жохон хүүхдийн өчүүхэн жоохос тэ энэ хоолоор
тэр агуу 5,000 хүнийг хоолсон. Зөвхөн ирчүүд гэж байна шүү дээ. Эмэгтэйчүүд хүүхдийг оролцуулах юм бол 20,000 хүнийг хооллоод цаатал нь 12 сагс талах тийм загс үлддэг ийм түүх гарч. Өчүүхэн зүйл мэд харагддаг боловч бурханд өргөх үед бурхан яаж тэр агуу зүйлсийг тэр өчүүхэн зүйлийг агуу болгож хувиргадаг баг. Цаашаа харцгаая. Бүр том зүйл. Бүр жижиг зүйл мөртлөө бүр том зүйл. Матарамын 28:19 дээр бүгдээр хамтаа уншия. 3 Иймээс явж бүх үндэслэлийг дагуулж болох. Эцэг хүү амьсгалын техник Есүс орчлын ертөнцийн авралыг 12хан хүнд даатгаж. Тэ? Энэ сайн мэдээг тэ бүх дэлхийд даяар тунхаглаа гэдэг чинь яаж Израиль байдаг тэр 10 за Юдас байх бол 11 хүн. 11 хүн. За яг дараа нь хойд Матиа орж ирсэн тий. 12. Төсөөлтөв. Одоо энэ зүүж байгаа 12 хүнд та нар явж бүх үлсийг дагалдагч болох гэдэг тушаалцсан бол бид нэр явах байсан болов. Бид нар итгэлтэй. Яаж Монгол улсаач барахгүй шин. Баян гол дүргэж барахгүй байх чинь яаж дэлхийд даяар явах юм бэ гэж бодох болов. Бүх үндэсний аврал нь ерөөсөө тэр 12 хүн дээр тогтож ирсэн. Хэрвээ тэр 12 хүн ажиллаа хийгээгүй бол өнөөдөр бид нар энэ ч суухгүй. Бид нар байхгүй, Христ итгэхгүй, итгэж чадахгүй, авралыг авч чадахгүйгээр өнгөрөх байсан. Бурхан ертөнцийн хүчрэг гэж бодож ирсэн, мундаг би чадна гэж бодож ирсэн хүмүүсийг хичээгээд харин өөрсдөө чадахгүй байх та. Бурхан гэхдээ надад та туслаарай гэж хэлдэг хүмүүс яд болов. Тусалдаг байна. Иш зүтгэж байхаа гэдэг ном дээр ингэж хэлсэн байна. Бурхан өнөөдөр биднийг дэлхийд дээрх өөрийнхөө гишнэр болгон дуудсан юм аа. Өдөр тутмын амьдрал дээр хамгийн өчүүхэн зүйлч Бурхан биднийг түүний хаанчлалын зарчмын дагуу үйлдэхийг хүсдэг. Ихэнх хүмүүс өөрсдөд нь агуу том ажил өгөхийг хүлээх зур өдөр тутамд Бурханд итгэмжтэй байх боломжоор алддаг гэж хэлсэн. Энэ ишлийг авах сайн анзаарч байна. Бид нар агуу том юм хийх гээл те. Агуу босод харагдахгүй цаа. Пүүс тэнцээстэй те одоо төлөвнө очиж нэг сүмийг өөртөө бүтэн сарын сүмийг тэр чигээр авч ирсэн байлээ шүү дээ. Агуу юм аа. Гэхээс илүүтэй те. Өдөр тутамдаа Бурханд өргөх боломжтой жижигхэн ажлуудыг бид нар үл авшгаснаар боломжоо алддаг гэдэг байна. Өдөр бүр тэд амьдралын багахан өргөдөд чин сэтгэлээсээ хийхдээ алдаа гаргадаг гэж. Бурхан танд өнөөдөр ямар үргийг үүсгэсэн бэ? Өгсөн байна. Бурхан өнөөдөр таны амьдрал яг ямар даалгавар өгсөн бэ гэдгийг та бодож үзчихсэн үү? Тэр нь өөний шалахгүй юм шиг нэг Бурхан арай штэ. Надаас залбир гинүү? Энэ хүн төлөө залбир гинүү? За яаш. Энэ хүн дээр очиод Бурхан Есүс чам тайтай шүү гэж хэл гинүү? За би хичээд байна. Чадахгүй. Намайг юу гэж бодох юм? Энэ хүн дээр очиод уучлаарай гэж хэлчихээ. Чи гомдоорцсон байж гэж Бурхан хэлж байна. За яаш. Өөр хизээний цагт уучлах байл үү дээ. Амьдралын аар сархан зүйлсүүд харилцаанд гардаг зүйлсүүдтэй бид нар үл тоох юм бол тэр нь явсаар хагаад эсрэгээрээ бидний эсрэг, Бурханы эсрэг том зүйл болж хувирч идэг. Тэгэхээр жижиг зүйлийг битээ үл авшаа гэдэг. Тэсэж юу гэж байна? Тэд гайхалтай авьяас шатар ашиглаж болох агуу ажлыг хүлээж хүсэл эрмэлзэлтэй сэтгэл хангалуун байх хооронд тэдний цаг хугацаа өнгөртгөө гэсэн. Тайминг гэдэг нэг зүйл байдаг. Одоо англи хэлээр golden time гэх тийм. Энэ юу гэсэн үг гэхээр яг хийх ёстой юм аа хийх цагтаа хийхгүй бол тэр цаг дахиж хизээч ирэхгүй гэж. Та яг тэгж танд тийм туршлага байна гэдэг. Би тэгэхэд л сурдаг байж, тэгэхэд л уучладаг байж, тэгэхэд л хайрладаг байж, хожим надаа бид нөө тайминг алдсан учраас харамсдаг шүү. Бид нар зандаа бардам зангаас бардам зан биднийг аюу том болгочдөг. За тийм. Би уучлалгаа яадیں۔ Би хайрлаа яадیں۔ Би үйлчлээд яадیں۔ Надад л үйлчлэн үзсэн. Би нэг дээр нэг ярьж байгаа жижигхэн зүйл хүртэл хүмүүс ингэж авардаг гэж. Сая нандаа маань одоо намайг аварчин. Намайг аварснаар сураал номлол сонсох 5 хүнийгээс аварч байгаа. Энэ жижигхэн үйлчлэл аюу жижиг юм шиг өртгөөс сайн болж байгаа. Би ингэж санийхандаас энэ дээр нэг ах ирээд нэг сураал номлол явах энэ яг өгцөн тийм. Тэр үйлчлэл аюу би нэг нөхөд гоё яваад гэж байна. Бүгдээ дахиад нэг иштэй хаттай биш цай. 3 И
Монгол Хүмүүс тэгж боддог. Би айгүй олон хүнээс тэгж сонссон юм. Юу вэ гэхээр би ингээд айгүй сайхан боловсралтай болчоод бурханд үйлчлэнэ. Бусдаа үйлчлэнэ. Би маш их баяжчаад сүмэд итгэнэ. Тэ? Бизнес лаг болчоод хөгжчөөд тэгээ дараа нь ирээд сүмээ хөгжүүлнэ. Тэ? Би гадаад явж сурч хөдөлмөрлөж тэ? Өөрөөсөө хөгжчөөд дараа нь ирэх сүмээ хөгжүүлнэ. Тэр шиг үлгэр байдаг юм байна л та. Тэгж явсан хүмүүс хэзээ ширгэж ирдэг юм бэл харамсалтай. Харин өнөөдөр Баянхаар сүмдээ Бурхны сүмд эцээ сууж байгаа ах дүүстэй хэрэгтэй цагт нь хэрэгтэй үед нь босгон байгуулах үгийг үйлчлэгийг хийдэг хүмүүс л тийм жинхнээсээ Бурхны хүслийг гүйцэтгэж байгаа хүмүүс. Магадгүй та энэ сүмдээ ямар нэг хүч чадалгүй, нөлөөгүй тийм жижигхэн нэг өчүүхэн нэг ингэж та өөрийгөө голжиж магадгүй. Тийм үгүй. Энэ сүмийн өчүүхэн жижигхэн одоо хийж анзаарахгүй зүйлийг анзаардаг хүмүүс ч байдаг. Тийм. Манай сүмийн маань энэ нэг жижигхэн цаасны хог нэг нь санаанд хайчтэй. Тэгээ кермалаад хогийн савд авчихдээ. Энэ бас том үйлчлэл. Альваа ийм том үйлчлэлүүд дандаа жижигээс эхэлждэг. Манай сүмийн цонх нэлээ би ингээ хараад байсан ер нь хэдэн сар ингээ халтар байлаа шүү. Тийм. Заавал паспорт хийж байгаа эсвэл нэг хин нэгэнд хийж байгаа сүмийн цонхыг угаач. Энэ бас агуу үйлчлэл байна. Та сүмдээ хийж чадах агуу үйлчлэл. Тэгэхээр манай сүмд хэрэгцээтэй юу вэ? Манай сүмийн гишүүдийн хэрэгцээнд юу вэ? Энийг олж хардаг тэр зүйл бол өчүүхэн зүйл биш ба. Энэ бол агуу үйлчлэл юм аа гэдэг та бүхэн гэсэн чинь. Бурхан таны үйлчлэлийг анзаарч гэдэг. Өчүүхэн гэж юусоо голдоггүй. Нэг хүүхдүүд нэг ингээд юу байдаг штэ. Аав ээжтэй нэг гоё хоол хийгээд ингээд тавьчихаар ингээд амар баярлаа. Аав ээжэд баярлалтай манай аав ээжэд мэднэ. Аав ээж болсон хүмүүс. Би нэг удаа аавтайгаа 7 настай байхдаа манай аав 30 зил 130 байдаг байсан. Тэгээд жолооч. Тэгээд аав маань ингээд шинэ ингээд найзуудтайгаа машинд арих уучаа. Би камин донтцоо арих уучаа. Тэгээд өөрөөр би нэг машинд донтцоо байж байгаа. Тэгээд өөр болчихлоо. Тэгээд аав маань хүрээд ирсэн 90 байггүй нэг уугаагүй юм байл тэгээд хуудах хүмүүс. Тэгээд хүүтэйгээ явж байгаа гэж дугаагүй юм шиг. Найзууд шалцахгүй. Тэгээд хүүгээ дааруулчих гээд машин асаач гээд асаахсан машин астдаг. Тэгэл орд хараад манилтаалаа. Би яг зүудэндээ ингээл аав яа ингээл машин асаах гэдэг юм мэдээд байгаа байхгүй. Тэгэл манилтаал нөр хад тэр юу лээ хаасныхын тороосоо татах гал очихаг шиг удирчаадсан байхгүй. Уул нь хаасан дээр дотор нэг хүн ингээд байж байгаа. Яг манилдах хаасан гიშгч өгөөд машин тестээр ингээд хасчих гээд байгаа юм. Яг тийм үйл дутаад байдаг. Тэгэл би яагаад ч босон гутаа аав яг л манилт бодно хаасан дээр одоо би 7 настай байх. Хаасан дээр гიშгч машин хасдаг мэдэхгүй шүү дээ. Яагаад ч гიშгмээ сандаа гიშгчдэг байхгүй. Тийм машин ингээд асаал. Тэгэл би нөгөө хаасан дээр ингээд тоглоод ингээд гэсэн чи аав орж ирсэн юм ингээд нүдний оройд харцсан. Миний их хүн болж гэлэнгээл намайг багтаж байгаа байхгүй. Тэгээд хүүхдүүд нь ингээд тус ороод жижиг зүйл ингээд туслаад явгоот тэг эцэг ямар гоё баяр хөөртэй оо доо миний хөө оо доо гэх ингээд баярдаг шүү дээ тэг. Залуучууд маань ч тийм ахталыг сонсчихсан байх гэж аав ээжээс. Тэг. Тэгэхээр энэ сүмд ч Бурхны сүмд ч гэсэн Бурхны үйлчлэл, Бурхны хаалт ч гэсэн өөрөө мэдээ тэг. Өөрийн сайн дураараа өөрийн зүрх сэтгэлээрээ нэг жижигхэн зүйлийг хийчихэд тэр нь агуу үйлчлэл болж хөрдөг гэдгийг бид нар өнөөдөр мэдэж сурч. Тэгэхээр сүм дээрээ зүгээр ингээд гараа ингээд за нэг хийчих байх үү. Ингээд суудаг биш. Харин хүнийг бүр үйлчлэл гардаг бол энэ Баянхаар сүм ямар агуу том болох вэ? Тэг энэ 7 өдрийн адвентист сүм энэ нийгэмдээ ямар агуу үйлчлэл хийж чадах вэ? Гараа туслах тэг ийм олон хүмүүс ямар их вэ нэ? Тэр тэмэрийн шээ суудаг ихч мэлээгүй улмаас мэдлэггүй улмаас тэмэрийн шээ суучиж байгаа. Сая хөвсөд таргуун дахал гарсан шүү дээ. Тэ? Бидний очоос 20-нд болоод бид нар очиж чадахгүй болоод их хэсэг баларсан шүү дээ. Тэгээд бид нар ашгүй 20 тавигдаад таргуун дахал баригдаад тэгээд бид нар хөвсөд очиж байгаа. Тэгсэн чинь золоо гэдэг миний одоо төвсөнд байхдаа эсийн группийн үүсгэн байгуулад тэгээд тэр эсийн группт шинээр орж ирээд аргаахын үед ингээд тэгээд золоо гэдэг найз тавсан. Тэр найз маань ингээд
аюул тийм бид нэр тухайн үедээ ихтэй би ч 20 19 настай л байсан. Тэгээд ингээд найзтайгаа ингээд аюул сурхий сайхан найзтай байсан. Тэр найз маань хөвсгөл сүмийн гишүүн болцсон. Тэгээд хөвсгөл сүмийн эмнэлгийн одоо эрчим дэмжлэгээний тийм эмч мундаг эмч болсон. Ингээд сууж байгаа байхгүй тийч. Тэгээд би сая тэр золоо найз дээр очиод айлт хийгээд сэтгэл санааг сонсоод тэгээд эмгэг дээр очиж чинь мань хүн яг нөгөө таван тоглоод карт хийгдсэн хүмүүс нэг байхгүй. Тэгээд өвчтөг ороод ирсэн, хавцсан амар хавцсан залуу ороод ирсэн. Тэгсэн чинь яас нөгөө эмч нар ч мэдэхгүй шүү дээ юу болсон юм бол яасан юм бол гэсэн чинь гэрх таг тарам мар эцэг тэгээд таг нууцсан баг. Тэгээд өвдсөн тий. Тэгээд эмчлээ байжсэн чинь сүлд хэлж байгаа юм. Тарам хийсэн юм аа гэдэг. Тэгсэн чинь шууд тахлын ингээд шинжлэх сурцсан авсан чинь тарам тахлах гадчих. Тэгвэл тэнцээ эмчлээс манай нөгөө золоо найз тэгээд совлогч мөрөж бүгдийн кандидат гайцсан. Тэгээ боо юм усгээ өөр ярьж байгаа. Тэгээд яасан бэ гэсэн чинь тэр гэр бүл ингээд бүгдээр халдвар авцсан. Тэр залуу ингээд харамстай тэр таргуун тахлаараа үхсэн юм яа л та. Нас орсон. Тэгээ дийлээгүй. Тэгээ яасан бэ гэсэн чинь аав нэгээд тарав буудсан байна. Биш буудаад тэгсэн чинь тарав ингээд авчираад сайхан ингээд гаргаалсан хөрхөн бод хийсэн юм байл та. Гэхдээ нөгөө бүр жоох ингээд бөөрийн юм өвчтэй юм байл та. Тэгвэл тарвны бөөрийг аваачаад энэ бөөрн цагаар түүхийг өгсөн байна. Тэгээд тарвал тохиол өгсөн. Тэгээ монголчууд нэг юм ялангуяа хөдөө орнуудынх нь эрүүл мэндийн наацхын ойлголтгүй. Гэтэл манай адвентистчууд эрүүл мэндийн айхтар мэдээнүүд байгаад шүү дээ. Бид нар энэ чинь ингээд суугаад орнд бас явах хэрэгтэй байх гэсэн тийм. Тийм жижиг сажиг гэж бодож байгаа боловч энэ мэдлэггүй ард түмний төлөө бид нар явах хэрэгтэй. Энэ гин нүгэл рүүгээ чимж байгаа ард түмний төлөө явах хэрэгтэй. Библиэр хэлдэг шүү Есекел ном дээр миний ард түмэн мэдлэггүйгээс болоод сүрдээ гэж. Тэгэхээр бид нар хичээс 7 хоног болгол Бурхны мэдлэгийг бид нар хөрвүүлж байгаа. Зөвхөн хөдөө оролт гэлгүй хотод бид нар Бурхныг мэдэхгүй хүмүүс тэрнээсээ болоод сүүл рүү явж байгаа хүмүүсийн төлөө бид нар дуудагдсан юм а гэж. Бид нар далгуурлах цаг байхгүй байх тусам Есүс Христийн дахин ирэлт маш ойрхон байна гэж. Бурхан агуу хүмүүсийг сонгодоггүй харин төлөв дагуу тэ өөрийгөө дорд гэж бодож байгаа хүмүүсийг сонгож тэр хүмүүсийг харин агуу болгодог. Агуу зүйл гэдэг бол энгийн зүйлүүд энгийн зүйлөөрөө агуу зүйл гэж. Та бүхэн нэг түүхийг сайн санаж байгаа би ярьж байсан. Давид Ливингстон гэдэг нэг хүн байдаг те. 1813 онд төрөөд 1873 онд насарсан. Нэг номлогч сүмдэр хурж ирээд Англид те Шотландд хурж ирээд баяр мэдээ явуулсан 7 хоног. Баяр мэдээ явуулсан. Орой болсон. Есүс Христ таньтай таныг аврахаар ирж байна. Тэ та Есүс итгэж байна уу ингээд цогоо идэв сонссон тийм. Босон баталгаа ихийг зөвшөөрч байна уу? Есүсийг дахин зөвшөөрч байна уу гэж асуув. Орой болгон уриалж явуулсан. Хинч гараа байхгүй тийм. Хинч босдоггүй. Тэгээ ингээд 7 хоногийн хамгийн сүүлд өдөр нөгөө пастор чинь за ясна би хотарсан тийм. Би ер нь ингээд нэг ч хүний бүрлээ би чадахгүй байна. Яах вэ? Тэгээ аюу хотарсан. Нэг ч хүн тусан баталгаа хийж чадахгүй ингээд бодсон. Тэгээ хамгийн сүүлийн удаа хамгийн сүүлийн удаа нэг уриалгаа. Та бүхэн ингээд Бурханд итгэж байна уу? Тэгээ Есүс тань таартай. Таны төлөө загламаар самлагдсан. Тэгээ удахгүй тэр ирэх гэж байна. Та Есүсийн төлөө амиа зориулах уу? Тийм хүн байвал гараа өргөч гэсэн чинь хийж гараа өргөө. 3 удаа асуулаа. Байдаг. Тэгэл аюу за ингээд залбирыг явуулчих чинь. Тэр хан суужсан. 7 хоногийн турш суужсан нэг өсөр онцгой тургаан нэг хүүхэд. Гэнт гараа ирсэн. Би Есүс гэж амьдрал өгөх гэж байна. Гэт гараа гарсан. Өө бас баярсан. За ядаж нэг хүүхэд. Гэхдээ дотроо болж байгаа тийм. Нэг тургаан жоох хүүхэд. За одоо нэг голсын голд орно гэдэг шиг тийм. Бас яах вэ гэж бодод. Тэр хүүхдээ яасан. Тэр хүүхдэд усан баталгаа бүртээгээд шийдвэр гаргасан. Хожим тэр хүүхд бол энэ Дэвид Ливингстон гэдэг алдартай мишнэр. Африк твийг тэр чигээр бурханлаа авчирсан юм агуу мишнэр болсон байхгүй. Тэр нөгөө тургаа өгч. Тэр хүмүүсийн харахаар хүмүүсийн нүдээр бол жижиг хүүхд. Гэхдээ тэр хүүхд бол дуудлага агуу байсан. Энд чинь сууж байгаа магадгүй хүн нэг бүр өөрийгөө би хөшөлцөө бол би одоо өнгөрцөн гэж ерөөсө бодож болохгүй. Эсвэл би аюу залуу байна. Би мэдлэг боловсралгүй байна гэж огт бодож болохгүй. Учир нь
таныг яг одоо бурхан дуулчих. Та бэлэн үү? Амен. Магадгүй Монголыг өөрчлөх хүн энд сууж байгаа ч юм билээ. Ellen White ингэж хэлсэн байна. Галилийн загшдыг урьж байсан хүн өнөөдөр өөрийнхөө төлөө үйлчлэн хүмүүсийг урьж байна. Тэрээр урд өмнө өөрийнхөө сүр хүчийг анхны шан нараараа дамжуулан үзүүлсэн шигэ өнөөдөр бид нэр дамжуулан үзүүлэх гэж байна. 12 хүн ертөнцийг өөрчилсөн. Гэхдээ тэдгээр хүмүүс агуу муудагтай биш. Тэдгээр хүмүүс агуу бурхантай хамтран учраас дэлхийг өөрчилсөн. Амен. Өнөөдөр ч гэсэн тэр агуу бурхан биднийг ашиглахыг хүсэж байна гэсэн. Бид нүгэлтэй төгс төгөлдөр биш байлаа ч гэсэн Христийн шав болохыг эзэн бидэнд санал болгож байна. Христтэй нэгдэж Бурхан Тэнгэрийн үлсийг бүтээхийн тулд тэрээр бидний Тэнгэр эзний сургаалыг хүлээн зөвшөөрөхийг уриалж байна гэсэн. Өнөөдөр Бурхан таныг уриалж байна. Өөрийнхөө үлсэд дуудаж байна. Та бэлэн үү? Та тийм гэж хэлэх үү? Амен. Амен. Бурхан биднээс тийм том зүйл хүсдэг юм. Үгүй те. Бидний өчүүхэн зүрх сэтгэлийг, өчүүхэн өргөлийг, өчүүхэн гэж бодож байгаа магтаалыг, өчүүхэн гэж бодож байгаа жижигхэн үйлчлэлийг хүртэл Бурхан яасан. Агуу болгож өсгдөг юм байна. Яг бол Бурхан өөрөө агуу учраас тий түүнтэй хамт хийсэн мөр бүхэн агуу байдаг юм аа гэж. Баг чулуугаар их чулуу хөдөлгөн гэдэг бас Монголын зөрчил үг байдаг тий. Эзэн Бурхан өнөөдөр таныг баг мэдлэггүй, чадваргүй гэж огт болохгүй. Өнөөдөр таныг ашиглахыг хүсэж байна. Та харин хэрвээ түүнд ашиглахыг хүсэж байгаа бол амен гэж хэлэхгүй. Амен. Бүх зүйл ашиглаж байна. Бусдын авралын төлөө таныг ашиглахыг хүсэж байна. Та Бурханаас ашиглагдуулаарай гэж хүсэж байна. За ингээд бүгд хамтдаа магтмал болоод залбирцгаая. Хайрын нэгүслэр дөрөв бүх эзэн минь талархыг. Та өөрийнхөө гайхамшигтай үйлчлэлд биднийг өчүүхэн гэж бодлогоор ертөнцийн өөрсдийг агуу хүчрхэг мундаг гэж бардамж байгаа хүмүүсийн эсрэг өөрсдөө төлөв даруй болгосон бидний сонгод уулзсан баярлалаа. Бид бүхэн маргааш гэж хойшлуулахгүй яг одоо таны үйлчлэгийг эхлүүлэхэд та биднийг ашиглаач болох юм бэ. Таны харахнууд, таны ярих хам, таны явах хөл, таны босод хүрэх гартан болохыг бид хүсэж байна эзэн. Бидний хаамаг ашиглаач. Яг одоо энэ цаг үеэд эзэн Бурханы агуу хайр, Есүс Христийн нэгүсэл, ариун сүнсний нөхөрлөл бидэнтэй өнөөдрөөс үн мөнхөд хамт болтугай гэж эзэн Есүс Христээр өнөөдөр залбирлаа. Амен.